Зохиолыг бичсэн Стенү, зохиолыг уншсан Туул, Синди, хүсэл, хясал, төгсгөлийн хэсэг. Оргил бол гоё дуулдаг, сайхан сэтгэлтэй, царайлаг залуу. Бусдын анхааралд байдаг болоод ч тэрүү нэг мэдгтэл огттой нэр холбогдчихсан явдаг болохоос өөрөө тийм шалиг садар хүн биш. Өмнө нь 2 удаа үерхэж үзсэн ч тэр огт нь үнэндээ сэтгэлд нь нийцээгүй тэгсгийгээд 2 дэш болжээ. Ориглын нийтэж тусархуу нээлттэй зан л бусдад царайндаа ирсэн шалиг садар мэт харагдуулдаг. Тэрээр анх хэрлэнг хараад л хизээж догдолж байгаагүйгээрээ догтлон тэр мөчөөс хойш зүрхэнд нь хайрын цэцэг соёолон ургажээ. Хэрлэн л биш бол өөр хинч хэрэггүй гэж бодон уулзах боломж хайсаар яваа билээ. Тохиолдлоор дүүдэн туслах боломж гарч бас өнөөдөр хэрлэнд ч тусалж чадав. Яг л хувь тохиол мэт санагдан хичээл дээрээ тогтож сууж ядан байжээ. Харин хэрлэн их л хашир болгоомжтой охин тул ориглыг нээх их ойшоож үзсэнгүй. Хөвгүүд ихэвчлэн бусдыг гадна төрхөөр нь л дүгнэж ялгууртай ханддгийг тэр сайн мэднэ. Тэдний нэг л биз гэж бодоод тэр дороол мартжээ. Баяр цэцгийн хор шар буцлан атаж өдөөн дээд зэгтээ хурч хэрлэнг маш их үзэн ядаж үе муухай харан хажуудах дагуулуудтайгаа юу ч юм ярьцгаан чанга инээлтцгэн. Ашгүй хичээл завсарлаж хорон харцснаас төрж чадхай холдох завшаан гарав. Дараагийн цаг биеийн тамир тул гүнжээ багштай уулзсан. Багшаа би завтаа олсон. Таны санал хിവэрэ бол секцэнд чинь ороод үзхөө. Гэхэд багш уухаан тас зөвшөөрч ашгүй дээ удахгүй тэмцээ эхэлнэ. Чи багийнхантайгаа танилцаж гар нийлэх ёстой. Өнөөдөр 15 цагаас ирээрэй гэлээ. Хэрлэн хувцас солиод ангийнхнаасаа хоцорсгийн заал руу ороод бие халаалт хийж эхэллээ. Гүнжээ багш гар бөмбөгийн хідэн техник давтуулаад 2 баг болгон хувааж хэсэг тоглуулад хичээлийн цагч дуусав. Гинт баяр цэцгийн найз учрал гих гойлог шар охин миний гар утас алга болчихлоо. Саяхан авсан шинэ утас штэ гэж ойрлон бүүн шуугаан дийгдэв. Гүнжээ багш хүүхдүүдэд зэрэгцүүлж зогсоогоод бүх цүнх савыг нэгжих зураа. Анх удаа л юм хулгай үзэж байна. Та нар тоглоом шоглоомоор авсан бол гаргаад өчгөл дөө гэхэд хинч дуурсангүй. Гэтэл тэр утас нь хэрлэнгийн цүнхнээс гараад ирхэн тэр. Юу вэ? Би бишээ. Хин нэгэн сэм шургуулж орхиж багшаа би биш химэн хэрлэн сандчин өгүүлбэл баяр цэцэг их л хорсолтойгоор чамаас өөр хэн байдгийг манай ангид хизээч хулгай гарч байгаагүй ичээч чи гэж дайрахад уцаа алдсан охин дөхөж ирээд хэрлэнг тасхийтэл алгацснаа. Чи зүгээр л гуугаа давал да. Чамд хэдэн төгрөг хэрэгтэй өөдгөө мухулгаач вэ гэж уураллаа. Арга барсан хэрлэн гүнжээ агшаа энэ би биш шүү. Эднэр зориуд гэтэл гүнжээ багш толгоос экстрэн чамд би их итгэж байсан юмсан. Чи арайч дээ гэж зогсдол хинээс сонссон бүү мэд тунгалаг багш амсгаадан орж ирээд хэрлээ чи бүр ийм дээрээ тулаа юу? Аль үнэнээ хэл. Үгүй бол цагдаа дуудлаа. Мэдээж хэрлэн аваагүй юм чинь юугаач хэлэхөө. Төд одуулгүй цагдаа нар ирж учир байдлыг тодруулаад за бүх юм ойлгомжтой. Хэсэг дээр очиж учрыг нь олно доо гээд хэрлэнг машиндаа суулгалаа. Ганц итгэж байсан гүнжээ багш хүртэл түн рүү зэвүүцэн харцаар харж байг анзаарсан хэрлэн нулимстай нүдэрээ тэднийг гүйлгэн харж би хулгайч биш хуваа хичээсэн өөдгөө новшнууд гэж маш чанга хашгираад явжээ. Охиныгоо хулгайд зэрдэгдэн цагдаад баригдсныг мэдсэн чимгээ сандарч мэгдэн чухам хинт хандхаа үл мэдэн бачимдахад дулам имээ. Ох минь тайвшир да. Учир нь олдно штэ. Хин нэгэн гүтгсэн байж таараа. Нэрээ тийм. Өнөөх бэлждээ охин хэрлэнтэй цогс ордгийн. Тэр л хорлсон байх. Одоо яах вэ? Би тайванд хэлье. Цаадах чинь тань л ихтэй тусалж магад. За би юутайч цагдаа руу явлаа. Та тийг ар гэртээ бүү санаа зов. Чимгээг цагдаа дээр ирэхэд тайван аль хэдийн ирчихсэн мөрдөн байцаагчтай уулзчихсан байв. Та ирчихв үү? Юу болсон гин? Охин хаана вэ?
тайван болсон явдлыг тавчхан ярьж өгөөд утсаа алдсан гээд байгаа хүүхэд нилээн том дарга охин юм байна. Хэрлэнг заавал шийтгүүлж өггээд юу ч гэсэн үг юм. Цүнхэнд нь өөр хин нэгэн хүн зориуд чургуулчихсан байж болно доо. Охин минь хичнээн ядуу айлын хүүхэд ч гэсэн хулгай хийхгүй шүү. Би бас мэдэж байна. Ямартай ч өмгөөлөгч авчихсан. Одоо ирэх бах гэж зогсдол амьсгаад чгсан хоёр хүү гүйлдэн ирээд аха ихчээ та хоёр хэрлэнгийн аав ээж хоёроо бидэнд хэрлэн хулгай хийгээгүйг нотлох баримт байна. Чимгээ 52 уулга алдан ямар баримт алуу харъя гисгэлээ. Хэрлэнг утас суулгаалсан хэрэг цэжиглэгдэн цагдаа руу явсныг оргил нилийн хожуу мэджээ. Хэрлэн яавч биш өглөө бөөрлөгөж байсан охтын хийсэн ажил байх. Би заавал учрыг нь олж туслах ёстой гэж шийдэн хэрлэнгийн ангид сурдаг 3 найзтайгаа уулзав. Юу болсон? Учрлын утас алга болоодоо гэтэл хэрлэнгийн зүнхнээс гарч ирсэн. Учрлынх юм уу? Тийм ээ. Чиний эксийн утас. Оргил толгоогоос ихсрэн наадах чи ойлгомжтой л байна штэ. Учрал санаатад ихсэн. Харин бид ч гадралсан л да. Үгүй тэгээ та нар юу ч дуграагүй гэж үү? Өнөө гурав бие рүүгээ хялам харцгаан газар ширтэн уруу царайлцгаан. Гарцаагүй учрлын зохиосон хэрэг байна. Тэр л хэрлэнг хорлох гэсэн. За та гурав явдаа. Би цагдаа руу явлаа. Ориглыг сургуулийн хашаанаас гараад холдоогүй байтал өнөө гурвын нэг нямхүү гэх бүдүүн тарганхуу амьсгаадан гүйж ирээд ориглоо түр хүлээгэж гиснээ амрасгийн түр зогсож байснаа. Маа энийг үзтээ гээд утсан дээрх бичлэгээ харуулв. Хувцас солих өрөөнд учрал орж ирснээ ийш тийш сэмхийн харж бас толны өмнө хідэнтэй эргэлдэн хөхөө сэрээлгэн өгцгөө тонтойлгон янз бүр болон айлгууд нь зогсож байснаа халааснасаа утас гарган нэг цүнхэнд хийчгээд гарч одсон бичлэг байлаа. Бүчи новш минь энийг гэтэл нэмхөө байцал да намайг нууцаар огтыг бичдэг гэм мэдчихвэл би өнгөрлөө л гэсэн үг. Тэгээд айгаад бол чи дандаа ингэдэг юм уу? Үгүй хаяал тэгдгийн биеийн тамирт орох дургууг минь чи мэдэн дээ. Тэгээд л нуугдаад үлдчихсэн байсан. За тэгвэл ингээ хоёлаа шүнжин PUBG тоглосонгүй. Тэгээд нойр хүрээд унтаж байсан гэдэл гүрээчхий. Өө яг тгий. Мөрдөн байцаагч бичлэгийг үзээд энэ бичлэгийг хэн хийсэн? Яагаад тэр дорн хэлээгүй? Гэхэд тайвангийн найз өмгөөлөгч залуу шүнжин утас тоглож нойргүй хонсон нэг сурагч хувцсны өрөөнд унтаж байгаа санаандгүй авсан байна лээ. Унтчихсандаа бантаад нэрийг нуцалж өгөхийг биднээс гуйсан. Тэгтээ энэ чухал бишээ. Манай үйлчлүүлэгч гүтгэгдсэн байна шүү дээ. Одоо суллах ёстой. Мөрдөгч бодол хийлэн зогсож байснаа. Энэ хэргийг эндээ ингээд намд арчихъя. Сенсац дэгдээгээд яах вэ? Гэхэд өмгөөлөгчдөө цуг ирсэн тайвангийн найз сэтгүүлч бүсгүй. Яалаа гэжтэй ийм муухай үйлдэлийг харин ч олонд мэдэгдэх ёстой. Цаашид хэрлэн шиг гэмгүй хүүхдүүд хилмигдэж хохирохыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Мөрдөн байцаагч юу ч хийсгэлэн хэрлэнг тэр дорн сулалжээ. Маргааш өглөө нь хэрлэнг сургуулийн хаалган дээр тосож зогссон гүнжээ багш намайг уучлаарай хэрлэн. Тэдэнд итгэсэн миний буруу байж зүгээрээ агшаа. Учир нь олдсон болохоор өнгөрснийг яриад яах вэ? Багш нь сургуулийн захиргаатай ярьжглаа. Чамд хэд хоног чөлөө авсан. Чи шигшээ багтаага бэлтгэл хийх үү? Хэрлэн зог тусан гүнжээ багшийг тун нухацтай харснаа. Уучлаарай агшаа. Би шилжгээр шийдсэн. Гэр холдоод хэцүү байгаамаа. За баяртай гिचгээд явчихав. Гүнжээ нэг сайн тамирчин охины гомдоож орхисондоо маш их харамсан халгалсаар үлдлээ. Сургуулийн захиргаанаас бичиг баримтаа аваад хэрлэн ангиараач орсонгүй шууд автобусанд суужээ. Учрал баяр цэцэг хоёрыг чухам юу хэлхийг хармаар байсан ч тэдэнтэй харьцахыг ч хүссэнгүй. Харин нэгэн сайт дээр дунд сургуулийн сурагч охид атаархлаас болж ангийнхаа найзыг гүтгэжээ гэсэн мэдээлэл гарч хэдэн мянга дахин шеэрлэгдэн фэйсбүүкт шууган тарьж хэрлэнгийн хуучин ангид бөөнх хэрүүл болж байв. Том албан тушаал хэмжээлшгүй хэд баялагын эзэн болох алтан боломжийг хэн алдахыг хүсгэв. Чимгээг их шунал тачаал нь хан мөргөн унаж хадам ихчэн андуурч хүчирхийлээд улаан цагаан гардуулж орхисон пэлжэд хилгүй болохоос өөр арга байсангүй.
Гэр бүлд нь Бузмагийн давмгайлал ахин сэргэж эхэлсэн ч хоёул нэгэн зүйл дээр санаа нэгдэж цогтой хөдөг зорлоо. Ястай л нэг тэрэгний хоёр дугуй мөнөөс мөн ажээ. Машин дүүрэн бэлэгсэлд ачсан мань хоёр аавынхаа үйлжэн дээр амьдарч байгаа донруугаанд бууж бэлэгсэлтээр болон сүрийг үзүүлв. Цайллаж дууссаны дараа пилжэд анаал арх сүгнэн малилцтал инээж за ах минь олон жил өвлжөөг минь харж хандаж ирсэнд баярлалаа. Дүүн нас чаадч тэрөө хөдөө амьдрахыг хүсдэг болж. Донруугаа аягтай архийг тамшаалан хүртэж сахлаа илбэн арчснаа. Тэр зөв шүү. Би ч та хоёрыг хизээ ирэх бол гэж их л хүлээлээ. Ашгүй амархан бүтгэн. Тэгээд чинь хавийг надаас өрхийн эзэмших үлээ дээ. Жаргалтай мөрөөдөл давтан архиа яаран хийх бэлжид малилцтал инээсээр байв. Бузмаач тун их баяртайгаар ах минь ажил үнэхээр ихтэй. Ирий гэж бит хоёр их л боддог байлаа. Даанч зав гардаггүй. Донруу уртаар санаа алдаад та хоёр жоохон буруу ойлгоод байна да. Би пунслыг хэлсэн юм л да. Талигаачин гэрээцлэлийг ганцхан пунсал нэг хэрэгтэй. Пилжид архиндаа хахан удтал бөгшүүлэн ханаасны эцэст юун гэрээслэл, юун пунсал. Тэр хүн чинь Монголын иргэн байха болсон штэ. Яадаг ч байсан пунсал ирэхээс нааш би эндээс хөдлөхгүй. Өвлжөө болоод энэ хавийн нилээд их газар аль биесээр пунсал өвлөн авах ёстой. Үгүй та тэгээд энэ тухайга эртхэлж болох л байсан да. Ингэж пилжид уурсвал үгүй чи аавынхаа бүх мал адууг яаран сандран зарж дагуурсыг нь хуу хамаадал явчихсандаг. Энэ газрын тухай огт сонирхоогүй штэ. Та өөрөө авах гээд эсэн бусын арга зохиогоод байна да. Гэхэд донруугаа ухсхийн босоод тэгж бодсон бол аль эртээ зарж үрчих байла. Би аавт чин амлсан. Хэрэг пунсал ирэхгүй бол энэ өвлжөө, энэ газар өөр хүнд очино. Гिचгээд яриа дууссан аятай малгайгаа өмсөөд гарч одов. Хэрлэн тохиолдсон явдал 50-гийн зүрх сэтгэлийг эмтэлж орхив. Охин зулаага бараг л хүчээр шахам шин сургуульд оруулсан болохоор ийм гадуурхалт тавчлагад өртөж буйг үгүйсгэх аргагүй болохоор тайванд бодох шаардлага байсангүй. Ингээд зулаа хэрлэн хоёр бараг нэг өдөр сургуулаасаа шилжжээ. Аав ээжтэй амлсан ёсоор пилжтийг найзуудынхаа хамт ухаж төнгсөөр ямартай ч бүдэг бадаг төсөөлөлтөй болоод ирлээ. Дунд сургуулийн найзууд болох сэтгүүлч уянга өмгөөлөгч Батцэрэн нартайгаа цаг товлон уулзаж пилжтийн талаар удтал ярилцлаа. Ястай том сенсац дэгдэхэндээ тэр пилжид гэж хүн чинь малжуулах төслөөс мал зовчуулсан нь тодорхой. Шууд дэлгэчхийлдэ. Гэхдээ өмгөөлөгч Батцэрэн тэгэж болохгүй. Нотлох байрамд гэрч хэрэгтэй. Битгий яар. Ингээд 50-нд хандан бас нэг мэдээ байна найзаа. Пилжид дэд сайдад яригдж байгааг нь. Гэхдээ барьцаатай. Юун барьцаа вүлээ? Пилждийн аавынх нь өвлжөө тэр орчимд алтны орд илэрсэн гинэ. Том боломжийн нөөцтэй. Энийг л барьцаалж сайдын суудлал руу зүтгэж байгаа бол та. Пөөх. За. Бүр томроод дийлдэхэ байх нэ. Батцэрэн хундагтай архиа тамшаалан балгаж сууснаа. Гэхдээ л ярихтай байна. Тийм амар биш. Уянга сортолзон юу юм бэ? Хэлэлдэ. Үгүй чи байз л да. Битгий яар. Пилжид нэг эмэгтэй дүүтэй юм байна. Бараг л тангараг тасарсан юм уу да. Тэр дүүг нь пунсал гэдэг гинэ. Солонгост бараг 15 жил амьдарч байгаа гэсэн. Пунсал чи пунсал гэсэн үү? Тийм ээ. Яг л чам шиг Солонгост олон жил болж байгаа. Бурхан минь би юу сонсчих вэ? Үгүй чи яава? Таньдаг хүн чи юм уу? Миний яриад байсан бүсгүйг пунсал гэдэг юм аа. Бүх юм нь таарч байна. Уянга Батцэрэн хоёр уулга алдан үндээж. Юу? Үний юм уу? Хизээ ирэх вүлээ? Маргааш ирнэ. 50 тэндээсээ гараад шууд аавынх руугаа яарав. Тэдэнд сайхан мэдээ дуулгангаа пунслыг 5 настай хүүтэй гэдгийг далимд нь хилээд авъя гэж боджээ. Түүнийг гэрт ороход аав нь зурагт үзэн сууж байлаа. Ээж хайчаав яава? Хүү гинд байгаа. 50 нэмсэглэн
Энэ аав ээж хоёр хангайг бүр төрсөн хүүшгээ хайрлах юм аа. Гэж бодсоор чимгээгийн дорвол ээж нь данх ёроолдон 70 үгээ дэлгэн сууж байлаа. Ээж, юу бол аав хүн минь? Би нөгөө пунслыг олжглоо. Чимгээ уулга алдан. Юу сайн юм бэ? Яаж олоо вэ? Солонгостол байна гинүү? Үгүй. Ирж яваа. Маргааш ирнэ. Тайван цай унгаа дүлгэнэж ээжээ нөгөө миний хилээд байсан бүсгүй чинь пунсал байж шүү дээ. Дулам имээ чимгээ хоёр хоёул бараг л огол харайх нь холгүй. Үгүй тэгэхээр бид чинь бүр илүү тийм ээ. Пунсал маань 5 настай хүүтэй. Ашгүй гэж төрсөөр төрөлдөө гэж. Дулам имээ алга авсран залбирч хүсэл бүхэн нь биелсэн аятай туйлын амгалан төрхтэй харагдана. Шин сургуульд орсон даруй хэрлэн биеийн тамирын багштайгаа уулзсан. Багшаа, би гар бөмбөг оролддог юм аа. Намааг шигшээ багтаа аваач гэж гуйв. Багш нь охины харцанд чин хүсэл байгааг олж харсан уу яасан. Манай баг бүрдчихсэн эд бэлтгэлтэй байгаа. Чи сэлгэнээс тоглоод үзэх үү? Уг нь чамд материал байна. Би шууд авчих ирэх мэдэл надад алгаа л да. Тэгээд ч бусад хичээлээс чөлөөлүүлж чадахгүй. Одоо яах вэ? Багшаа, би хичээнэ. Надад нэг л зорилго байгаа. Тэрэндээ хүрмээр байна. Хэрлэн зав заагаараа шигшээ багтаага хамт бэлтгэл хийдэг болов. Багийнх нь эхэндээ тэр шаж байснаа сүүлдээ хэрлэнгийн ур чадвар бас найрсаг занд татагдан хэрлэнг багтаа авчихъя. Өндрөөс давталдаг тамирчин маш их хэрэгтэй гэж ятгасаар авч дөнгөв. Оргил байсгийгээд л сургууль дээр нэрчгээд хэрлэнтэй уулзахыг хичээнэ. Гэвч хэрлэн түүнд нүүр өгөхгүй л байлаа. Ангийнх нь бандноор хэрлэнг харамлан ориглыг хит хитэн удаа задаж орхисон ч тэр шантарсангүй. Нэг удаа хангай таарч түүнийг зодооноос хамгаалсан бөгөөд эгчийг нь эргүүлдгийг мэдэх болохоор оргил ахаа хоёлаа ингээд өргүү боллоо шүү. Амжилт гिचгээд гараа гоцолзуулсаар яваад өгөв. Тэр өдрийн орой хэрлэн бэлтгэлээ нилээн оройтож тараад ядарсан амтан гэрлүүгээ алхаж автал ард нь хүний хөлийн чимээ сонсогдов. Оргил гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн хэрлэн инээмсэглэн нохоо шиг хүн дагахаа болооч зэрэгцээд яв. Гэхэд оргилч заа гэсээр дэрэгдэнгүйгээд иржээ. Ингээд тэдний харьцаа баг багаар сэргэж зав гармагц уулзалтдаг болов. Сөүл Улаанбаатарын чиглэлийн онгоц Инчооны буудлаас хөөрч хөгцөнхөр тэнгэрт дүүлэн нислээ. Онгоцонд цэвэрхийн цагаан царайтай гойлог бүсгүй 5 орчим насны хүүгийн хамт суудалтаа тухлан суусан авч үе өндөлцгөн их л догдолсны шинж. Түүнийг пунсал гэдэг бөгөөд пилчтийн дүү 50-гийн хайртай бүсгүй. Олон жилийн өмнө их сургуулаа төгссөн пунсал магистрт сурахаар Солонгос дээрээ жил гарan болсны дараа үеийнгийн хөөрхөн залуутай танилцав. Түүнийг Ким гэх бөгөөд пунслыг цөхрөлтгүй эргүүлж сүүлдээ охинч түүнд маш их хайртай болжээ. Пунсал магистрийн амжилттай хамгаалж буцах ёстой байсан ч Кимд татагдан үлдэхээр болж тэр бүхэл гэрлэхээр шийдцгээв. Ким гэрийнхэнтэйгээ танилцуулнаа гэж олонтоо хэлэх авч дагуулж очоогүй л байлаа. Ихэвчлэн буудалд уулзан иремийн цэнгэлд жаргацгаана. Ким яг л соо сериалд гардаг шиг царайлаг сайхан залуу. Секстэй янаг тачаангуйж бэлэг эрэхтэд нь түүнийг хангадаггүй байлаа. Гэхдээ энэ нь пунсалд чухал санагдсангүй. Түүний хайр бас л түүнд дурлсан сэтгэлээ илүүд үзжээ. Нэгэнт аав ээж нь бас бэлжид ахын тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул гомдож тунсан пунсал Христ сүмд хормын ёслолоо үлдэхээр шийдэв. Христийн ламын өмнө хадам аав гээгдэх настай эрдээ сувдалцсан очсон пунсал ийм л ёстой байх гэж бүх бичиг баримтанд гарын үсэг зурсан хойноо л Кимтэй биш хадам эцэг гээгдсэн хан хөгшөнтэй гэрэлчихснээ мэджээ. Хичнээн эсэргүүцээд нэмэр болсонгүй. Нэгэнтэл гарын үсэг зурсан нь үнэн тул хүчин давтан хөгшин эрийн өвөрт орж олон жилийн гунигт амьдралд ирэхгүй хөл тавьсан гэдэг. Өнөөх Ким гэдэг соо залууч усанд хайсан чулуу шиг сураггүй болжээ. Солонгос залууд хууртан 50 гаруй насны хөгшин эртээ гэрлэж орхисон пунслын амьдрал хар тарсан зөөд болж ховров. Толгоондоо уу туглуулан их л олон цаг явж ирсэн болохоор чухам хаана ирснээ таамаглаж үлж чадна.
Өндөөр хэрмэн хашаатай 3 давхар том байшинд яг л хоригдол шиг амьдарч нулимсан далайд живжээ. Харуул хамгаалалт чанга болохоор оргож зугтах талаар саналтгүй. Зугтлаач бичиг баримтгүй яах ч аргагүй. Хадам ээжийн дарамт гэж бүр аймаар. Шин нөхөр хан өглөө эрт ажилдаа яваад оройхон ирнэ. 50 настай гэхэд чалах сайтай иремийн ажилд тун гаргав. Цоож шажигнуулсаар орой болсон хойно нүцгэн биен дээрээ халаад нүмерчгсөн ороод ирнэ. Хөөхий пунсал хичнээн эсэргүүцээд нэмэргүй. Хөгшин ирийн уйглаанд ор нулимсаа залгин хөвтгээс аргагүй болжээ. Хүүхэд олчихгүй юмсан л гэж хичээж аргалсаар байв. Нэг удаа хадам ээж нь удам залгаах үр хүүхэд төрүүлж өгвөл чамайг бид ингэж хорж цагдаад байхгүй гэжээ. Хан хөгшинч бас тиймэрхүү утгатай үг цохиулгасан болохоор эндээс гарах эцсийн найдвар бол хүүхэд юм байна гэж итгэсэн пунсал тун удалгүй жирэмсэн болж хүүгээ төрүүлжээ. Маш их баярлсан хадам ээж мөн нөхөр хан нарын харьцаа шаал өөр болж пунсал бараг л эрх чөлөөтэй болов. Гэвч паспорт бичиг баримтгүй тэр зүхтаад хайчих жилээдээ. Угийн өрөвч зөөлөн сайхан сэтгэлтэй пунсал хүүгээ бас хадам ээж нөхрөө хаяад явж төвдсөнгүй. Жинхэнэ эхнэр хүний, ээж хүний, бэр хүний ясаар амьдарч бусдын хайрыг ирэхгүй татан нэр хүнд олж хүндтэй хүн болов. Хадам ээж нь өндөр настай хүн болохоор удалгүй нас барж нөхрөнж хүнд өвчилжээ. Нөхөр хан нь түүнд бичиг баримтыг нөгөөд чи хүүгээ үлдээгээд явж олноо. Өнгөрсөн бүхэнд бид маш их буруутай уучлаарай гэжээ. Гэвч пунсал явсангүй. Нөхрөө халамжлан асарч тэр хугацаанд 50-тай танилцсан хайр сэтгэлтэй болжээ. Ингээд л нөхөр нь нас барж түүний хөрөнгө хууль ёсоор пунсалж шилжин эд хөрөнгийг нь зарж борлуулад эцэст нь ийхүү их орон руугаа явж буйна энэ юм. Ирэх биш нэг овогтой ах нь юм болохоор пунсал Улаанбаатар хотод буумагц Пилжиттэй холбогдов. Өмнө нь хид хідэн удаа авцаар арьж тусламж гуйхад нүүр буруулан огтхонч халгаадгүй байсан Пилжид маш сайхан зантай ашгүй дээ. Миний дүү ахын даг хүрээ дээрээ. Одоо л нэгээ гихгүй бол хизээ нэгнээ гихв хүрээ дээр гэж урайлгахан яриад гэрээ зааж өгчээ. Түүнийг тосож авсан тайван гэрлүүгээ явах замдаа Пилжтийн тухай бүгдийг ярьж өгөв. Бас Ганбатад тохиолдсон явдал эхнэр хүүхдүүдийнхэн тухай гээд мэдэх бүхнийг хэлэхэд нулимс туслуулан сонссон пунсал Пилжид ах үнэхээр энэ бүхнийг хийлээ гэж үү? Багаасаа л эд хөрөнгө алдар нэр дуртай хүн байсан. Аавын хөрөнгнөөс надад өчүүхнийг ч өгөөгүй. Би Солонгост ядарч явахдаа хид хідэн удаа тусламж хүссэн. Огт халгаагаагүй. Гэтэл одоо саймшраад байгаа нь тэр өвлжөөг л авах зорилготой юм байна. Тайван түүнийг тайвшруулан чимэн сэтгэлээ бүр шаналгаа бүхнийг өөрийнхөө шийд гэхэд пунсал би ахынд очихоо боллоо. Харин яаралтай хөдөө явж донруугаатай уулзъя. Харин хүүгээ хаана хинд үлдээх үү? Чимгээд үлдээчихье. За ер нь инgi тэднийг нүүлгэж байр сууцны ая бодъё гэж тайван эрсгийн хэлэхэд пунсалч дуртаяа зөвшөөрчээ. Дүүгээ ирснийг сонсоод магна хаагартал баярлсан Пилжид тэр даруй сайдтай ярьж энэ бүхнийг дуулгаад газрын лиценз авах ажлаа яаравчлуулахыг хүсэв. Бүзмаа хоёул гэртээ тансаг ширээ засан хоол унд бэлдүүлээд пунслыг хүлээсэн боловч ирсэнгүй. Уцруун залгахаар холбогдохгүй байв. Дүүдээ муухай зан гаргаж явснаа санан надад зориуд өшөрхөн худал хэлжтэй гэж бодоод нисэх буудлын руу залгаж шалгаж үзвэл үнэхээр пунсал ирсэн нь тодорхой болжээ. Пилжид бүзмаа хоёр шөнө болтол хүлээгээд пунсал ирсэнгүй. Бэлдсэн хоол ундаа асахаас өөр арга байсангүй. Холын нислэгт ядраад нэг газар амраад өглөө ирнэ хаа гэж бодцгоо унтсан боловч маргааш нь бас л ирсэнгүй. Харин тэднийг сошиал ертөнцөөр өөр мэдээ хүлээж байлаа. Тэр нь мэдээж малжуулах төслөөс их хэмжээний хонь ямаа зовчуулан хувьдаа ашигласан байж болцсошгүй гэсэн хид хідэн сайтын мэдээ. Сандарч твцсэн Пилжид хүмүүстэйгээ яаран холбогдож мэдээллүүдийг устгуулах арга хэмжээ аван өөрийгөө хамгаалахаар хичээж эхлэв. Гэтэл чимгээ түүнтэй уцаар холбогдож нүүх болсноо хэлэн өөр төлбөрөө заавал барагдуулах амлахад Пилжид уухайн тас зөвшөөрөн тэр өөр ширээ яах вэ?
Боломжоор л олно үз. Харин хэрлэнг миний дэргэд ажиллавал тэгж тохирё гэжээ. Пилжид чимгээгийн гоо сайхан биеийг эзэмдэж өвөртөө оруулж чадаагүй дэ үнэхээр хорсон гутарч явсан бөгөөд энэ завшааныг ашиглан охин хэрлэнг нь ямар нэгэн аргаар өөртөө татахаар шийдэв. Чимгээг хүүхдүүдтэй нь байранд оруулчихад хүүгээ тэдэнд даатгаж үлдээсэн Пунсал тайвангийн хамт хөдөг зорлоо. Уулзалгүй удсан хайртай хосоод хотоос гармагц нэгэн амралтанд тухалж тэмүүлсэн сэтгэлээ байрж үлдээлэн бивсээ эдчих шахан тэрвэрлдэн үнсэлцэж эхэллээ. Тоглох сайхан өрөөний өргөн орон дээр чармай нүцгэрсэн Пунслын тэгшгоо биеийг шунам хайран үнсэж таалан элбэх тайван хайрт минь чамаага ямар их санава аз жаргал минь химэн тасралтгүй шивгэнэн. Пунсалж ялгаагүй янаг хоолоогоор гиншин тайвангийн хүдэр чэжээр тэрвэрэн зүтгэлнэ. Чиглэг дулаан оронд олон жил болсон Пунслын арьс толгор зөөлөн 40 нас шүргэж явааж чилгэр сайхан биетэй ажээ. Тайван дур тачаалаа барьж удаан тиссэнгүй хайртынхаа норж чигдсэн халуун хүнтрээ рүү эргэтнээ шургуулад дуу хадаан бүлж гарлаа. Пунслын сайхан хар нүдэнд хайр бахархал хуйл тачаал дүүрэн гэрэлтэж бүлэлт болгоныг өндөлзөн угтаж өөдөөс нь хинэл тааруулан эвсээр байв. Пунслын том товчтой бумгар мөөмийг атгалан хурдаа улам нэмэн бүлэхэд зөвхөн тайвангаас л эремийн цэнгэлийн таашаал авч чаддаг бүсгүйч дуу алдан чаралсаар дур ханан чичгэнлээ. Гойд сайхан мэдрэмжинд автан бүхэл биеийн чангаран өтрийн эрвгэнэн лугшсаар тавихад тайванч хідэнтэй хүчлэн бүлээд үрийн шингэнээ гүрэлзүүлэн цацсаар Пунслын чэйжин дээр сулбайн унлаа. Хайрт минь яасан гоё юм бэ? Одоо өдөр бүр чинийхэд эргэд байж энэ жаргалд хамтлаа умбнаа гэж бодохоор сайхан байна гэж Пунслыг шивгэнэхэд амьсгаагаа дарж ядан хэвтэх тайван инээмсэглэн тийм ээ хойлоо үрд өгтлээ хамт химэн хилэнгээ ахаад л Пунслыг ноолон таалж эхлэв. Тэд хамтлаа цэнгээд орой болсон хойно аяны жолоогоо цааш үргэлжлүүллээ. Халуухан залуу насны хосгүй хайраар холбогдсон хангаа зулаа хоёр нэг ангид сурдаг болсноос хойш биенээсээ огтхонч холдсонгүй. Аавга игч Пунслан Солонгосоос ирсэн даруйдаа 3 өрөө шинэвтер байр бэлгэлсэн нь үнэхээр цагаа олсон бэлэг байлаа. Бяцхан хүүг харж асрах үүрэг хүлээсэн чимгээд ажил хийх шаардлага байхгүй болов. Харин хэрлэн тэмцээнээ дуусгаад пилчтийн компанид ажиллахаар болж өр ширнээсээ багч болтгой хасгаар шийджээ. Хангаа игчигээ ямар нэгэн ажил хийлгэх сонирхол байсангүй өөрөө боломжийн ажил олж хийхээр ирж эхэллээ. Зулаа түүний дэрэгдээс алхамж холдохгүй байгаа болохоор ажил хийх амаргүй гэж бодсон ч тайван гэрхээр энэ тухайгаа хэлж ажил олж өгөхүй гуй гэж дотроо бодож байв. Тэд орой болтол гэртээ байж дүүгээ эрхлүүлж өхөөртөж байгаад зулаагийн гэрлөө явцгааж ормогцол тас тэрвэрлдэн үнсэлцэж эхлэв. Зулаа одоо илүү туршлагатай болчихсон дур ханаад таашаал аваад сурчсан болохоор энэ цэнгэлийг улам их хүснэ. Интернетээс сексийн талаар зөндөө судалж Камасутрагийн олон янзын байрлалыг туршиж үзэх дуртай. Бас давгүй сайн хөхөжч сурав. Хангайч ялгаагүй секст оршил хамгаас чухал гэдгийг ойлгож зулаагийнхаа турхан биеийг дураар элбэн ихрээлж жимийсэн жижиг хүтрийг нь амтархаан долоож хилүүг нь гжигдэн хөхөн. Энэ бүхэнд зулаа тэсгэл алдан гиншиж хайраа хийлдэ химэн адган шивнэхэд хангаа хайрт дээрээ нүмрэн мордоод бариуд авчин үтрэнд нь хангал азаргаа зааж орхиод дуу хадаан бүлж эхэллээ. Зулаа мурилзан тийчгнэж хөвлийн ууцаараа нумран бүх биеийг эзэмдэх тэр гоё таашаалд бүрэн автан хоёул тас тэрвэрлсэн хിവэрээ энэ орчлонгоос тасарч орхилоо. Энэ тал дээр дэндүү нээлттэй хосоод болохоор биенээ гайхалтай мэдрэн бараг л 20 орчим минут үргэлжлэх цэнгэлийн турш хид хідэн байрлал солон хөлөрч норон усан хулган болсон амтас айхлан дур ханцгаан тас тэрвэрлдэн хэвтлээ. Дүүргийн аврах шалгаруулах тэмцээн эхэлж хэрлэнгийн баг 2 хожолтой эхний өдрийг дуусгаж гараагаа тун сайн эхэлжээ. Түүнийг гар утасны хулгайд гүтгсэн учрал тэргүүтээ хуучин сургуулийн багч тун сайн тоглож байв. Хэрлэнгийн ганц зорилго бол учрлын багтаа таарвал буулгаж авах. Харин аврах болъё алтан медаль авъя гэсэн бодол байсангүй.
Хитрхи хүчээ шавхан улаарад байгааг анзаарсан дасгалжуулагч багш хит бүү улаар тэмцэн яагаачгүй байна. Цаашид сайн багтаа таарах учраас хит ядрахаас болгоомжол гэж зөвлөн түүнийг сэлгээнд удаан суулгадаг болов. Өндөр нуруутай, гойлог тэгш биетэй, царайлаг хөөрхөн хэрлэнгийн давталгоо дараалан амжилттай болгоод эсрэг баг үнэндээ л сэтгэлээр унан бараг л бууж өгөх шахуу юм болно. Сайн тамирчнаа хамгаалж чадалгүй алдсан гүнжээ багш би дэндүү хуваагчсэн зангаар агчээ. Тэгэхэд хэрлэнд итгэсэн бол өдийд сайн давтлагчтай байх байж химэн харамсан бодно. Үнэндээ гүнжээ багшийн багт сайн давтлагч байхгүй. Учир нь багийнхаа шилдэг нь бас өндөр нуруутайж сэтгэл зүй муутай. Бас маш амархан ядран хурдан шантардаг. Ур чадвараар хэрлэнгээс бараг илүүч гэлээ бусад талаараа үнэхээр хол дутуу. Хэрвээ хэрлэн учрал хоёр нэг багт байсан бол маш сайн баг бүрдэх байж. Хоёр дахь өдөр хэрлэнг дасгалжуулагч нь бараг тоглуулсангүй. Оргил мэдээж хэрлэнгээс үл холдон чадах ятгаараа халамжилсаар байгаа. Тэдний дотн харьцааг учрал олж хараад оргил новш өнөө халтартайгаа нийлчихэж юунд нь болдог байна гэж атаархангуй хэлэхэд оргилд хайртайг нь сайн мэдэх баяр цэцэг. Харин тийм лээ. Өөр сургуулийн баг дэмжээд сүйд байх шивдэ. Миний найз халтрын багтаа таарвал арчаад хаяараа заа юу. Тэгвэл оргил чам руу ирэх нь тодорхой. Ингэж улам хор шарыг нь хөдөлгөж орхив. Учирлын энэ хор шар тоглолтод нь сайнаар нөлөөлж болохыг анзаарсан гүнжээ багш. Учирлаа манай баг хэрлэнгийн багаас олон талаар давуу. Чиний тоглолтол бидэнд чухал. Тийм болохоор сэтгэлээр унаж болдгүй юм шүү гэж аминчлан загчээ. Гүнжээ багшид дүүргийн авраг болох юу юунаас илүү чухал учраа ямар ч үнээр хамаагүй ялахыг хүсэж байлаа. Мөн ч удаан хүлээлээдээ гэсээр дон руугаа бараг л уйлчих шахсан хүн пунсал 52-ыг тосжээ. Сайхан хоол цай идэж ууцгаасны дараа дон руугаа аавч нь маш ухаантай ажилсаг их оронч хүн байсан. Олон жил амьдарч ирсэн энэ нутаг усандаа маш их хайртай байсан да. Бурхан түүнд үр хүүхэд заяалгүй их удаж эцэст нь пэлжтийг өргөж аваад яг л төрсөн үршгээ хайрлсан шүү дээ. Хожим нь харин чи мэндэлж тэд хязгааргүй их баярлаж байсныг би санаж байна. Гэхдээ пэлжид тэр их хайрыг даагаагүй. Хүний хөө хүрэн бөөртэй гэж аавч энэ бүхнийг хожимдож ойлгоод л гэрээслэл үлдээсэн. Надад хуулбар наага. Их хувийг нь том хүүдэ хадгалуулсан. Гээд дон руугаа суудал дээрээ иргэн авдраа ухаж эхлэв. Гэрээслэлд бүх зүйлийг нарийн тодорхой тусгасны дээр хуулийн заалтуудыг ягштал мөрдөж хожим хаанч хинч зөрчиж боломгүйгээр бичжээ. Пунсал гэрээслэлийг нулимс туслуулан уншиж дуусаад аав минь үнэхээр ухаантай хүн байсан. Намайг шуналгүй өрөвч сэтгэлтэй гэж магтах мөртөө дэндүү хүлцэнгүй ном дайчин биш гэж зэмлдэг байж үлээ. Би пэлжид ахыг бүхнийг авагдъя гэж бодсон минь алдаа байж. Гүй охин минь одоо энэ сайхан нутгийг л ухуулж түнхүүлэхгүй юм шүү. Чи л хамгаалах ёстой. Тэгнэ өвөө. Та санаа амар вэ? Та гэрээслэлийг унших уу? Би уншаад яах вэ дээ? Чи надад товчхон хэлээд өгчих. Аав маань бүх мал эд хөрөнгө үнэт эдэллүүдээ пэлжид ах бит хоёрт 40-40 хувиар гэрээсэлжээ. Ганбатад 20% гэсэн байна. Мөн өвлжөө болоод ойр орчмын газрыг бүхэлд нь ганцхан надад үлдээсэн байна. Хэрвээ энэ бүхнийг зөрчин ганцаар эзэмших, бусдаасаа нуусан хүн байвал тэр хүн ямар ч хувь эзэмшихгүй байх зохицуулалт хийжээ. Дон руугаан үрчгэр магнат хинийн нүүр дүүрэн нэмсэглээд тэгэхээр пэлжид одоо бүхнээ хураалгана гэсэн үг үсттэй. Пэлждэд мэдээж аавч нь хэлсэн л байж таараа. Тийм ээ. Пэлжид аах дэндүү шунсан байна. Хөөхий Ганбатыг балалсан төдийгүй эхнэр хүүхдүүдийг нь барьцаанд авсан байна. Зүйн Ганбатых бас л өв хөрөнгө эзэмших эрхтэй хүмүүс байж шүү дээ. Төрүүнээс хойш дууга хураан суусан тайван ер нь хоёлаа даруухан буцъя. Пэлжид малжуулах төслөөс зурчулсан малаа Ганбатад бараг хүчээр маллуулж дараа нь зуданд өргөцсөний дараа юу оллоо доо. Цаад зорилго нь бүр өөр санаатай ч ойж мэднэ шүү дээ. Пунсал гайхшран юун зориг гэж ойлгосонгүй. Гэхдээ тайвангийн нүүр час улааснаа.
Пилжид охид бүсгүйчүүдэд дэндүү дуртай нэгэн чимгээ хэрлэн хоёрт муу юм тохиолдохгүй л гэж айж байна. Ахыхаа занг сайн мэдэх Пунслын царай тэр дорой хувьсхийн нэрээ тэр үнэн шүү. Ер нь буцаатаа хойлоо. Ингээд өндийлөө. Дүүргийн авраг шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн өндөрлөгт өгчээ. Шигшээ 4 баг үлдэж, хожсон 2 нь алтын төлөө, хожигдсон 2 нь хүрдлийн төлөө тоглох болов. Хэрлэн хит нөөсний улмаас баг нь тэргүүллээ алдаж хүнд байдалд орлоо. Дасгалжуулагч багш аргагүй эрхэнд хэрлэнг оруулж хүч шавхсан тоглолтын эцэст хожил авч чадан алтын төлөө тоглох эрхтэй болж чадав. Учирлын багч маш хүнд тоглолт хийж ганц онооны зөрүүгээр мөн л хожиж үдээс хойш хэрлэнгийн багтай аврагын төлөө тоглохоор болжээ. Өндөр гойлог нарийнхан биетэй уучрал үнэхээр онцгой сайн тоглож байсан нь магадгүй ориглыг гих сэтгэлийн хүч байж болох юм. Тэмцээн нэлээд оройхон эхэллээ. Эхний ээлжийн тоглолтыг авах нь аль багт хэрэгтэй байсан тул хүч шавхсан тэмцэлдээний эцэст хэрлэнгийн баг давмгайлав. Хэрлэнг маш их ядралтай байгааг анзаарсан дасгалжуулагч 2 ээлжийн тоглолтод түүнийг бараг гаргасангүй. Учрал гоцгойд тоглож бүх байрлал дээрээс сэхээ өгөхгүй давталсаар тэд давмгайлж чадав. Үзэгчдийн уухай нүргэн дунд болсон тоглолт бүтэн 5 пар үргэлжилсэний эцэст хэрлэнгийн баг ялж аврагын алтан цомыг өргөж чадлаа. Нулимс дүүрэн нүдэндээ нэмсэглэл тодруулан хөлсөн арчин зогсох үзэгслэн гоо хэрлэнд ангийнхан нь баяр хүргэн тэр дундаа оргил найз охиноо инхрийлэн твэрч зогсож харагдана. Хор шар нь буцалж байсан ч учрал дөхөж ирээд гараа сунган "Хэрлээ, чи үнэхээр мундаг байлаа. Чамд баяр хүргэе. Нөгөө юу гар утасны асуудлыг уучлаарай. Миний буруу байсан. Хэрлэн инээмсэглэн гар барьснаа. Чи үнэхээр мундаг тоглох юм аа. Чамаас сурах зүйл их байна" гэж зогсдолоо баяр цэцэг гүйж ирээд "Учирлаа. Чи наа заван амтантайгаа юугаа яриад байгаа?" гэснээ их л ууртайгаар "Хүүхдүүдээ, энэ хэрлэн чи хулгайч. Манай аавын зөндөө олон малыг хариулна гэж авчгаад заарчихсан гэсэн. Ийм л хөдөөний тэнэг орк халтар охин штэ" гэж чарлснаа учирлын гарнаас хөтлөн "Алив явъя. Халтруудтай юугаа ярьдгийг" гэлээ. Учрал гараа угц татан авснаа. "Баяр цэцгээ, чиний худал ярихаас үнэхээр залхаж байна. Гар утас хэрлэнгийн цүнхэнд хийх санааг чи л гаргасан. Бас аав чинь төслөөс завширсан малаа хэрлэнгийн гэрт худалд хэлж маллуулсан гээзтэй. Танаа мал биш л байна лээ штэ" гэхэд баяр цэцгийн нүүрч асуулаа. "Өө за хаанаас хинээс юу сонсоо солиороод байна. Хүсээд байвал наад халтруудтайгаа үлдэлтэй. Оргилд санаархсандаа хэрлэнд сайн хүн болж харагдах гээд ингэж байгааг чинь бүгд мэдэн заа юу. Алив явцгаая" гээд эргэхэд түүнийг хідэн найз нь дагав. Учрал инээд алдан "Оргилд би сайн нүнэ. Гэхдээ тэрэнд хэрлэн яг тохирно. Харин чи сохор биш бол фэйс рүү ороод үзэлтэй. Аавын чинь тухай дэлгэрэнгүй бичсэн байна лээ" гээд утсаа нээлээ. Төрийн сайдын суудалд санаархагч Пилждийн үнэн төрөх гэсэн урт нийтлэл бичигдэж Пилждийн 7 булчирхааг тоочсон байх нь тэр. Бүгдийг уншиж дууссан хэрлэнгийн торомгор алаг нүдэнд нулимс мэлмэрэн Яагаад вэ? Миний аавыг Пилжид алсан байна. Алуурчин" гэж заал дүүрэн орилоход баяр цэцэг чихээ таглан гүйсээр гарч одов. Түүнийг хинж даахсангүй. Төгсгөлийн хэсэг. Тайван Пунсал 2 сүлжээтэй газар очмогцоол Пилждийн талаарх мэдээллийг яаралтай цацаж өгөөч гэж сэтгүүлч найзаасаа гуйжээ. Мэдээж иймэрхүү том сенсацийг алдаж үзээгүй сэтгүүлч найз нь тэр дороод мэдээллийг цацаж орхив. Энэ удаа өмнөхөөсөө илүү уул үндэстэй нотлох баримтан дээр тулгуурласан болохоор эрх мэдэлтэй баян тарган Пилждээс айх зүйл байсангүй. Тайван охинтойгоо ярьж хэрлэнг тэмцээнтэй байгааг мэдээд "Миний охин, хангаа та хоёр хэрлээ хичээсээ битгий холдоорой. Муу хүмүүс яач ч магадгүй шүү" гэхэд зулаа гайхсхийн "Ана найз залуутайгаа цуг байгаа штэ. Бит хоёр яг яах ёстой" гэж тайван хэсэг дуугүй болсноо. "Аав нь хитрхи муу сансан ч ээж мэднэ. Гэхдээ л хангаад хэлээрээ" гэжээ. Пунсал энэ яриаг сонсоод "Чиний зөвөө Пилжид ахаас ямар ч ааш араншин гарч мэднэ. Ер нь хоёлаа цагдаад мэдэгдэхүү"
Цагдаад хэлээд яах вэ хөө? Анхаарал болгоомжтой байхтал болно. Хоёул аль болох хурдан хот орох ёстой хэмээн хааз нэмэн давхив. Зорьсондоо хүрч чадсан хэрлэн маш их баяртай байж сэтгэл дүүрэн инээмсэглэн оргилдоо хөтлүүлсээр сургуулаас гарахад хангаа зулаа хоёр амьсгаадчихсан гүгээд ирэв. Тэдний араас найзууд нь дагсан байгааг хачирхан харсан хэрлэн та нар чинь юу олоо вэ? Бөөн бөөнөрөө хангаа ийш тийш хараа тавин зогссноо. Игчээ танд санаа зовоодоо нөгөө юу химэн төгдчихэд зулаа. Пилжид гэдэг хүн тантай ярьсан уу? Тэр хүн танд муу юм хийж магадгүй гэжэл хэрлэн инээд алдан. Тэр хүн ярьсан. Өнөөдрөөс би тэднийд ажиллах ёстой ингэж хэлж дуусвуугүй юу? Машины хурц гэрэл гэл болзон том жип тэдэнд бараг тулах шахам ирж зогслоо. Дотроос нь биерхүү залуус бууж ирснэ. Хэрлэн гэж хэн бэ? Дарга аваад иргэлээ химэн нилийн дээрэнгүй өнгөөр хилэн шууд л хэрлэн чиглэн алхацгаав. Хангайч тэр оргилч тэр тэдний урдуур хөндлсөн. Яасан гинэ? Тэр дарах чинь пилжид ах мөн үү? Гэхэд өнөө залуус за жулдраанууд мань хол агаарай. Амнаасаа уудаа юу та нар? Тэгвэл тэр пилждэд бид өргүү шүү. Ингэж хангаа орлоод шууд л дайран зодтолдож эхэллээ. Биерхүү дөрвөн залуу ихэндээ илүүрхэж байсан ч оргил хангаа нарт сүулдэ дийлдэн humгүй зогтож одлоо. Чухам юу болоод байгааг огт ойлгоогүй мэлэрч оршигсон хэрлэнд бүх учрыг тайлбарлан хэлж пунсалтай яриулсны дараа тэр бүгдийг ухаарч би ч мөн гиний юм а. Пилжид ахын тухай мэдээлэл гарсаар л байхад аавынхаа өрийг төлж тэдний компанид ажиллана гэд амлаад л байдаг. Гэтэл бид ямар ч өргүй юм байна штэ. Өнгөрсөн хугацаанд болсон бүх зүйл нүднийх нь өмнөөр зурсхийх шиг болон мэлмэртэл уйлахад оргил хайртайгаа инхрийлэн тэрвэрлээ. Малжуулах төслийн асуудлаар цагдаад байцаагдаж эхэлсэн пилжид хэдийгээр маш их сандарч байсан ч энэ нь түүнд давшгүй даваа биш гэдгийг мэдрэн тайвширч хов. Хамгийн гол нь өвлжөөний газрыг нин төрөн өөрийн нэрээр болгох нь чухал гэж үзжээ. Чимгээ хэрлэн хоёрыг атгаад алдсандаа бас хэтэрхий алгуурсан өөрийгөө зөвхөвч одоо түүнд өөр зүйл чухал. Энэ бүхний ард гарч чадхал юм бол нэр төрн цэвэрлэгдэх төдийгүй төрсөн ганц охин баяр цэцгээ аваад хаашаач хамаагүй яваад өгөө гэж эрслэн шийдэв. Дахиад л мөнгө хөрөнгө гарган бөхчүүд болоод бие томтой залуусыг цуглуулan хамгаалтын алба бүрдүүлж эхэллээ. Гэвч тэр өөртөө хит эрдэжээ. Энэ хооронд пунсалч зүгээр байсангүй. Дон руугаан том хүүдээр хадгалагдаж байсан аавынхаа гэрээслийн их хувийг аван хууль ёсны өмчлөгч болж амжлаа. Тэгээд ч зогссонгүй пилждээ эсрэг гомдол гарган шүүхэд хандав. Орд газрыг эзэмших лицензийг асар их үнээр олж авч чадсан пилждийн талын хүмүүс уурхайг нээхээр хүчит техник бүхий баригадаа явуулж кемпэ байгуулж амжсан боловч нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ. Мөнгө хүчтэй гэдэгчлэн зарим хүмүүсийн амийг таглаж дөнгөсөн ч хамгийн гол хүн болох пунслыг тэд яаж чадсангүй. Эцэг өвгдийнхөө гал голомтыг юугаарч үнэлэх хүсэлгүй өөрийнхөө үзэл бодол дээр нугаршгүй бат зогсох пунслыг бахархан харах дон руугаа найз минь аргагүй л ухаантай хүн байж тээ. Ийм нарийн ухаан зарж ирээдүйг зөгнөж ганц охиноо өмчлөгчөөр гэрээсэлсэн нь үнэхээр мундаг санаа. Энэ охин байгаагүй бол газар нутаг минь хэдхэн хоногт талхлагдах байж дээ. Химэн нулимс гэлтгнуулан зогсож байлаа. Пунсал болоод чимгээ нар шүүхтэр ялалт байгуулан пилждээс асар их хэмжээний мөнгө гаргуулахар болжээ. Гэхдээ чимгээд тэр их хөрөнгө гэхээсээ илүү эр нөхөр нь ганцхан хүний өчүүхэн хүсэл шунлын өмнөөс алтан амиа алдах болсон нь харамсалтай санагдаж байв. Пилжид нөхрийг нь хуурч тэр их зуднаар яаж заваасныг бас өөрийг нь охиныг нь яаж ашиглах бахтаваа хангах хүсэлтэй байсныг бодох тусам эрхгүй хорсол тэмцэл төрж байлаа. Пилждийн нэр төр эргэлт буцалтгүй унаж эхэлмэгц сайдаас эхлээд бусад найз нөхд нь нэрээ цэвэр авч гарахын тулд холдож эхэлсэн нь тодорхой. Олон жил ханилсан бүзмаа хүртэл салах өргөдлөө яаран гаргаж охин Баярмаагийн хамт хаашаа ч юм явж хав.
Бэлждийн омог бардам давлуун зан хийн гарсан бөмбөг шиг шалчиж орхиод нэгэнт хөрөнгөө хураалгасан хүн охин баяр цэцгийнхээ хамт жирийн орон сууцанд амьдрах болжээ. Хэдхэн сарын өмнө үйлчлэгч нэртэй зарцлагдаж байсан Бэлждийн тансаг харж чимгээгийн мэдээлэлд ирсэн болохоор бяцхан дайлах хийж дотн хүмүүсээ бүгдийг гурин өдөржин цэнгэцгээв. Чимгээгийн хувьд үнэхээр сэтгэл хангалуун байсан тул үе мэлмэрүүлчих төхөн нулимсаа арчиж харагдана. 50 пунсал 2 хурмаа тун удахгүй хийх тав гарч бид гал голомтоо аавынхаа үйлжан дээр бадраана. Гэхдээ мал аж ахуйгаас хол хөндөй хүмүүс болохоор тэндээ ажилт хичээнгүй залуу малчдыг ажилуулж удам сүргээ дахин өсгөх бодолтой байгаа. Энэ бүхэнд донруугаа туслана гэдэгт тун их найдацгааж байгаа. Гисгээхэд өвгөн тааламжтай аргагүй нэмсэглэн сахлаа элбэн суухаажээ. Мэдэгдэхүйц томорч ихэлсэн гидсээ элбэн жаргалтай мишэн зогсох цулаа. Хангаа хараа чи ингэхэд болоход бэлнэ үү? Гэхэд ичиж улаасан хүү сулхаан дуугаар чи өөрөө ээж болоход бэлэн юм уу? Хойлоо 12 дугаар ангийнх штэ. Гээд инээлдэж зогсно. Онон туул 2 гойлог бийсээ гайхуулах мэд гунхацгаан уригдсан зочдод үйлчлэх бөгөөд тэдэнд чимгээ үе зааварчилж харагдана. Хэрлэн найз залуугийнхаа дэргээд бодолд автан сууж байснаа өндийн босоод ээжээ тайваахаа пунсал ихжээ би нэг зүйл хэлмээр байна. Шуугилдаж асан хүмүүс бүгд намжин болон хэрлэнгийн зүг анхаарлаа хандуулав. Яг энэ мөчөд би хайрт аавыгаа маш их өгүүлж байна. Аав минь энд байсан ч болоосоо гэж бодох юм. Хүсэл заримдаа хясал болж хизээч үл биелэх юм да. Хэрлэн торомгоор хар нүднээсээ туслах нулимсаа арчснаа. Миний хүсэл бусдыг зовоох шалтгаан бүх болоосоо гэж бодож байна. Ээжээ энэ тансаг байрыг баяр цэцэгт буцаагаад өгчихъя л дөө. Бэлжид ахын хүсэл шунлын төлөөс нь баяр цэцэг байх ёсгүй. Бүгд нам жим суусаар л байв. Чимгээ охиноо очиж тэврээд ээж нь ч гэсэн тэгж бодож байна. Өнөөдөр бидний жаргалтай байгааг аав нь лавтаа харсан байх. Гээд доглон нулимстай инээмсэглэлээ. Та бүхэндээ Стенүүн зохиолчийн зөвхөн насанд хүрэгчдэд тодотголтой хүсэл хясал зохиолыг хүргэлээ. Туулн нэмчилгээтэй байгаад зохиолоо оруулж чадахгүй байгаад байсан. Одоо ч хүртэл нэмчилгээтэй хэвээр л байсаар байна. Гэхдээ эх 7 хоногоос ерөнхийдөө зохиолууд маань тогтворжоод ороод явах болно гэж хэлэхэд таатай байна. За тэгээд зохиолуудтай маань хамтдаа байдаг. Мөн зохиолоо унших эрх олгосон Тэнүүн зохиолчдоо сонсогчдынхаа өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Мөн сонсогчдоо үргэлж надад урам хайрлаж дэмжиж байдагт баярлалаа гэж хэлье. Дараагийнхаа зохиолоор дахин уулзтлаа. Түр баяртай.